Some will turn away from the truth. Мэдээж зарим нь үннээс нүур буруулна. But some will run and say, I want that. I don't want to mess up for God. Харин зарим нь бол би бурхны ажил садаа болохыг хүсэхгүй, би хүсэж ингээ гүйж ирнэ. I refuse to be a normal Christian. Би нармаа зүгээр ингээ христэн байхыг I refuse хүсэхгүй. to just cross the two lines and go to heaven Би зүгээр эхний шугамыг даваад дараагийнхыг дагаад тийшээ очих хүсэхгүй энэ даваад. and drink cocktails on the beaches of heaven. I refuse that. Мөнхийн улсын наран шалган газар коктейл уухыг хүсэхгүй байна. I want God to use me to change the earth. Энэ дэлхий дээр бурхан намайг өөрчлөлтөнд ашиглаасаа. People will run to Him. Ингэж хүмүүс тань руу гүйж ирэх болно. Түүн And рүү. the truth will pierce their hearts. Үнэн тэр хүмүүсийн зүрхийг яг бүр нэвтэж олсон байна. God's word is not only kisses. Sometimes God's word pierces the heart. Бурхны үг бол дандаа үнснээр илдэг байдгүй шүү дээ. Түүний үг бол заримдаа үнэндээ хутгах шиг I'm dreaming about days where pastors' hearts will be pierced as well. Миний мөрөөддөг зүйл юу вэ гэхээр нэг өдөр пасторуудын зүрх рүү яг энэ хутгах шиг үгсбэр ингэ They сэтчээд will орсон. stop being big guys, professional managers. Тэгээд тэд нар тэ өөрсдөө ингэ том гэж бодоод мэрэгжлийн одоо менежер гэж бодоод I'm байсан. dreaming about pastors hearing the truth and their hearts will be pierced. Пасторууд үннийг сонсоод зүрх нь бүр ингэ үнэнд бүр ингэ сүлбэгдэх тэр I've seen that мөрөөддөг. Ийм зүйл болохыг би харахыг хүсдэг. But some of them forget it later. Some of them forget it later. Тэгээд би тэгэхээр тийм юм болж байгааг харсан л да. Тэгээд зарим нь ингэ тийм юм болсон ч Acts chapter 4. Acts chapter 4, За Үйлс verse 4. 1. Дөрвийн 1. Now as they spoke to the people, Тэд нар хүмүүст ярьж байх зур the priest, the captain of the temple, and the Sadducees came upon them, дахилч нар сүмийн харуулын дарга бас садукачууд тэднээс ирэв. being greatly disturbed, Тэгээд тэд нар ихэд төвөгшөөж байлаа гэж байгаа. that they taught the people and preached in Jesus the resurrection of the dead. Тэднийг баривчилж дараачихын өдөр шоронд хорив. It's a which verse? Учир нь элч нар олон түмэнд сургаж Есүсээр үхэгчдийн амьдлыг тунхаглаж байсан тул гэж. They could have preached a lot of things, a lot of messages. Тэг мэдээж тэд нар элч нар маш олон зүйлийг номлож болох They could have preached- номлож байсан. Message about being blessed, about being healed, financial prosperity, blah, blah, blah. Хүүгийн одоо эргчлөө яасан ийсэн бүх юм. Nobody was disturbed Тэхийн ч энд нэг төнгөшөхгүй. because everybody wants to be blessed. Яг л хүн болгон зөрөгтэй хүсдэг шүү. Everybody wants financial prosperity. Бүгд л санхүүгийн цэцгэлтийг хүсдэг. Everybody wants a nice car. Мэдээж хүн болгон сайхан машинтай болохыг хүсдэг яах вэ? Nothing wrong with that. Энд одоо буруу юм юу байгаа юм? But when they preach about that, Харин яг энэний тухай номлож эхлэхдээ they were disturbed. энэ хүмүүс үнэн төвөгшөө. No, they were greatly disturbed. Тэд нар зүгээр нэг төвөгтэй байгаагүй бүр That үнэхээр was- ихээр A pain in the neck, as we say in English. тэд нар бүр англиар Annoying them. хүзүүнтэй өвчин гэж хэлдэг юм л дээ. Бид нар болохоор зэрэг нэг Resurrection from the dead. Next verse. англиар бүр тийм төвөгтэй байсан. Let's read the next verse. And now I make you hungry. Verse 3. За би та нарыг They өшөө lay hands on them and put them in custody until the next day, for it was already evening. Тэгээд тэд бүр яасан бэ гэхээр баривчлаад тэднийг дараачихын өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв. Just because they spoke about that. Зүгээр л энэний тухай ярьсан чинь They didn't do anything wrong. өөр буруу юм хийгээгүй байхгүй юу? They didn't steal, they didn't Хулгай хийгээгүй, offend people. хүмүүсийг гомдоогоогүй. They just spoke about that. Харин яг энэний тухай ярьсан When they байна. heard that, Тэнгүүд нөгөөдөө чинь it was сонсоод so annoying. They had to put them in prison. бүр үнэн дургуун үрсэн учраас шоронд хийсэн юм. Yeah, pay attention. We just read the Bible. Oh, they were in prison. Oh, Бид нар praise зүгээр the л Lord. уншиж үгүй яана шоронд хийсэн юм шүү дээ. Find out why they were in prison. Яагаад шоронд орсон олдоо? Because they spoke about that. Тэд нар энэний тухай ярьсан учраас. So that must be important. Тэгэхээр энэ чухал байхаас өөр яах вэ? That must disturb the devil very much. Энэ бол үнэн адгийн моёрын сүнсийг ардзагнуулдаг гэж таараа. Since they took them away, Түүнээс юм авсан шүү дээ Есүс put them in босгож. prison.
Биш уучлаарай. Тэгээд тэднийг бүр барьж аваа шоронд хийсэн ба. Why did they do that? Яагаад тэд ингэж? Let me tell you why. So nobody could hear about that. Яагаад тэд нар бүр шоронд авч хийсэн бэ гэхээр бүр энэ тухайн яригдах үгсийг хүртэл бүр сонсож чадахгүй байсан тэд нар. There were some people there in the temple who don't want the people to hear about that, to hear the truth. Тэнд бас сүм дотор тийм ээ яг энэ үннийг хүмүүс сонсчихгүй гэж бодсон хүмүүс бас байсан маа. It's the same today. Өнөөдөр яг адилхан. Different strategy. Зүгээр strategy. Different strategy. Тийм нэг стратеги нь өөр болох. Putting the speaker into prison so people don't listen to the speaker. За хүмүүс тэр номлогчийг шоронд хийнэ гэдэг чинь дахиад хүмүүс түүнээс үннийг сонсох боломжгүй болгочихж байна гэсэн үг шүү дээ. Are you ready for this one? За одоо та нар мэдхийг хүсэж байна. Өнөөдөр бас яг ажиллах юм болж байна гэж. They control the people Тэд нар хүмүүсийг бүр ингэ хямдсан. and keep them Тэгээд тэднийг бүр бариад in the prison which is called church сүм гэж нэрлэдэг шорон дотор хүмүүсийг ингэж so they хорцдог. don't hear the truth. Тэгснээр тэд нар одоо үннийг сонсож чадах байсан. За би одоо яг үннээсээ гоё ярив. Exactly the same. Philip, sorry. Yeah. Make Тэр that үед right. болохоор номлогчийг нь бариад шоронд хийцдэг байсан. Өнөөдөр болохоор стратеги нь өөрчлөгдөв. Хүмүүсээ сүм дотор хориод номлогчийг оруулахаа бэлчиж байгаа байхгүй. Стратеги нь өөрчлөгдөв. Don't go there, don't go here. Тийшээ явж болохгүй, сонсож болохгүй. But God is going to speak from heaven. Харин бурхан мөнхийн улсаасаа ярих юм аа. Амен. God can speak in a home. Бурхан таны гэрт ярих болно. God can give a dream at night Шүн дунд зүуд өгөх болно. when nobody can control. Хинч таныг хянаж чадахгүй. Read the next verse. Verse 4. Oh, this is amazing. Дараагийн 4 дахь ишлэл. If you pay attention to that, you understand the wars in the Acts of the Apostles. За та энийг үнэхээр анхаарч унших юм бол But you will understand also the breakthroughs of the Acts of the Apostles. та нар элч нарын одоо тэр амар зүйлүүдийг сонсохоос гадна Why? ялалтуудыг бас сонсох. Why 3,000 people could be saved in 1 hour Нэг цагийн дотор 3,000 шууд аврагдаж штэ. with no evangelism, Ямар ч авралын заргүй. no Jesus movie, Ямар Есүс No кино facts. үзүүлэхгүйгээр. no local radio station. Ямар радио станц No internet, no YouTube, интернет, nothing. YouTube юу ч 3,000. 3,000. Run into the church. Шууд сүмрүү пичгэнтэй тавьчих. I have nothing against Jesus movie. Би мэдээж Есүс кино зүгээрээ би эсэргүүцээгүй шүү. I will be on YouTube in 2 months. Би YouTube дээр байсан. But we have to get this right Харин бид нар энийг үнэхээр мэдэж авах хэрэгтэй. because this is powerful. Учир нь энэ дахин амьсгал үнэн өчр. Are you listening to me? Намайг сонсож байна уу те? Verse 4. Дөрөвдүгээр эшлэл. Verse 4. However, even they were taken into prison. However, many of those who heard the word believed. Үгийг сонсогчдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо 5,000-д хүрчээ. When God works, nobody can stop it. Бурхан ажиллаж байхад хэн ч тэрийг зогсоож чаддгүй маа. You can stop Peter and John. Та нар яг уу Петр Иохан хоёрыг зогсоож болно. And they stopped them, Ер нь зогсоосон юм put them тийм. in prison. Шоронд хийсэн ш. So nobody could hear. Тэгснээр хэн ч тэдний үгийг сонсохгүй. But the words people had already heard, Харин хүмүүс үгийг аль хэдийнэ сонссон байсан. these words were working already. Тэр үгс тэдний дотор ажиллаа аль хэдийнэ ажил хийж байсан. Too late. Эндүү хоцорчтэй. They have heard it. Аль хэдийнэ сонссон. Too late. Шоронд хийгээч нэмэрвэ. Тийм. Too late, baby. Бэби дэндүү хоцорчтэй. You know, truth is so powerful. Тэр үнэр өөр маш хүчлэг байхгүй We юу? spoke about that today. Truth is so powerful. Үнэн хүчлэг. Үнэн. If people get the truth, Тэр хүмүүс үннийг мэдчих юм бол and if the truth gets them, тэр үнэн тэднийг барьж авах юм бол because some people get the truth and let the truth go. зарим ягаад гэвэл зарим хүмүүс үннийг авчаад явахыг нь зөвшөөрчдөг, явуулцдаг. That's dangerous. Энэ аюултай.